¿Qué pasa, cariño? Ah, nada. Eso es bueno, ¿no? Ahora me levanto de la cama con unas ganas de mandar a chupar a la mitad. Soy alicantino, Yo no valía para esto y ahora tengo mi casita reformada. Vamos a pasar. hijo del Levante. Porque ahora tengo la botella en el minibar. Puedes elegir la guerra, Cada charla, ¿sabes qué me va a dar la? pero no los enemigos. Por cada hostia que te da. За сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнд зориулж миний ярих кино бол 2025 оны 3 дугаар сард гарсан аниме семейх триллер драма фильм байна. За ингээ бүгдээрээ тайлбараа эхлүүлцгээе. Кима хэмээх нэгэн залуу оройн цагаар хүргэлтийн ажил хийдэг. Хийдэг чижтэй хийх гэж оролддог. Нөгөө талд дээрэмчний замналтай Рубио найзуудтайгаа нийлж байгаад орой болгон Кимаг шоглож, ёстой нэг амар заяаг нь үзүүлдэггүй. Машин доогуур эгээтэл орж өгдөггүй ч ядчил Рубиогоос энэ удаад мултарч чаддаг. Гэхдээ энэ нь хэсэг хугацаанд л байна. Рубио үнэрч нохоо шиг тэрнийг орой болгон дагах нь тодорхой харагдана. Кима гэртээ ээж, эгч мөн Альцгеймерийн өвчтөе өвөөгийнхөө хамтаар амьдардаг. Маа залуу өвөөгөө эмнэлэгт хүргэж өгчхөө дэлгүүр цагийн ажиллаа хийн зогсох зуртаа нэгэн эмэгтэйг олж анзаардаг. Тэгэд кассан дээр нөгөө эмэгтэйдээ үйлчлээ зогсож байтал өнөөх нь гинэд Кима чамд төрсөн өдрийн мэд хүргье гэхэн тэр. Залуу гайхаж тэрний хардаас гарч харуул саяны бүсгүй эгчийнхэн найз нь болж таарад Лолагийн гуйлтаар агт нь төрсөн өдрийн мэд хүргэсэн болж таард. Оройн цагаар хүргэлт хийдэг ажил нь Кимагийн хувьд өдөр ирэх тусмал ямар нэгэн сорилт шиг санагдана. Ингэж явахдаа тэр сэрэмж алдаж Рубиогийн залууст баригдчихдаг. Энэ залуус манай хүний бүх мөнгийг авах гэж оролдоход Кима өөрийн эрэхгүй хоёр гараа зангидж урдаан барина. Тэрний энэ үйлдэл бусдыг айлгах гэхээсээ илүүтэйгээр инээд хүрэхээр байдалтай харагддаг. Рубио тэрнийг элдвээр доромжилж байгаад гэдэс рүү ганц сайн дэлсээд авах үед азар цагтаа нар яг хажуугаар нь явж таарна. Тэгтэл нөгөө нөхдүүд юу ч болоогүй юм шиг Кимото хизээний найзууд юм шиг аашлаж тэрэнд сайн хандаж газраас татаж босгоод тэндээс явуулахдаа дараачийн удаа дахиад давтаахан уулзнаа хэмээн заналтайгаар хэлээд үлддэг. Хөөхий хүү гэртээ эргэж ирээд байж байтал өвөө нь гадаа суучихсан төрсөн өдрийн ая тоглож байгааг тэр олд сонсно. Гэр бүлийнхэн хамаатан саднаа бүгдээрээ цуглаж Кимод сүрприз бариад тэрний олон жилийн туршид мөрөөдөж байсан мотоциклийг хүүдээ бэлгэлдэг. Энэ үеэр Лоло нөгөө дэлгүүрт төрсөн өдрийн мэд хүргүүлдэг Ракел хэмээх найзыгаа Кимод албан ёсоор танилцуул. Ингэснээр тэд бие биедээ таалагдж байгаагаа ойлгож дараачийн 7 хоногоос нь авахуулаад болцоод эхэлдэг. Байдгал нэг сайхан орой хайртай эмэгтэйгийнхээ гарнаас хөдөлчихсэн Кима явж байгаад гайтай Рубиогийн залуустай зогсоол дээр таарчихна. Рубио тэрний найз өхөнтэй зөв бусаар харьцаж эхлэхэд Кима өөрийн эрэхгүй тэрнийг өмөрдөгч үүнийхээ төлөө үсэртлэн алгадуулдаг. Танхаа этгээд үргэлжлүүлэн Кимаг харааж доромжилж эхлэхэд Ракел энэ яг хэн юм бэ хэмээн асуухад Рубио өөрийгөө Кимогийн багын найз хэмээн танилцуулна. Рубио найз охиных нь хоолойг багалзуурдаж эхлэхэд Кимо өгтлийн ажигсан амтанд тэдний холоос харж зогсохоос өөр юу ч хийж чаддаггүй. Танхаа этгээд Ракелийг хоошин түлхэж унгаагаад манай залууг нэг хөл дээрээ үсэрч нааш цааш явахыг шаарддаг. Үүний дараа Рубио одоо чи надад бүх мөнгөө мотоциклыгаа түлхүүртэй хамт өгөх болно гэхэд Ракел тэрэнд юу ч өгч болохгүй хэмээн орилоод босоод ирд. Рубио Ракелийн цүнхийг булааж аваад үн төрх зүйлсийг нь ялгаад үлдсэнийг нь тэрний дээрээс асгана. Кима энэ бүхний дараа дуулууртай гихч нь өөрийнхөө түлхүүрийг Рубиогийн гар дээр тавьдаг. Ракел үдсэн харсан бүхэндээ нүдэндээ ч итгэлгүй цүмхээ барьсаар тэндээс зогдох бол Кима ганц хөл дээрээ үсэрсээр тэнд үлддэг. Рубио маа залууг ухаан алтлан зохиж унгаагаад том ол золсондоо үнэхээр их баярлаж шинэ мотоциклын асаагаад тентхийг орхино. Хийсэн бүхэн Рубиод хангалтгүй санагдсан маш маа залууг найз охиных нь хамтаар доромжилж байгаа бичлэгээ дээр интернетэд тавьчихсан байдаг. Энэ үйл явдлын дараачаар тултлаан доромжлуулсан Кима өрөөнөөсөө ч гархан байж хоол унтнаасаа ч холдно. Ээж нь тэрнийг өдөр болгон гуйсаар хоолны ширээнийхээ хард арай гэж нэг юм авчир суулгаад жаахан идэх юм өгд. Энэ үед Лолагийн уур үнэхээр их хурж цагдаагийн газар руу залгаад дуудлага өгөх гэсэн юм а гэхэд Кима шууд уцыг нь булааж аваад өөртөө хамаагүй зүйлд битгий хошуу дүрээд байх хэмээн орилдог. Лоло ээжтэй хандаж та энэ нэг сулбаасан юм а битгий өдөржингөө тооглоод байгаач. Тэр гэр бүлээ хамгаалаханд байтугай өөрийгөө ч өмгөөлж хамгаалж чадахгүй амтан байгаа сте. Сул дорой өлбисэн амтан байх замыг тэр өөрөө сонгосон. Тэрний сонголтод бүгдээрээ хүндэтгэлтэй хандцгаая гэд гэрээсээ гараад явчихна. Гэр бүлийн энэ хэрүүлээс болоод тэдний өвөө шоконд ороод ухаан алдчихдаг. Маргааш өдөр нь Кима сэтгэлийн шаналлаа идүүлж хэвдэж ансан учраас хэцүү байсан ч зөриглөж гэрээсээ гарахаа шийднэ. Тэр хамгийн түрүүнд ээж дээрээ явж очдөг. Ээж нь хүүгийнхээ энэ үйлдэлд үнэхээр их баяртай байна.
Ракелийн хувьд гэвэл Кемаро тэр нэг нүд дээрээ чаарах сонирхолгүй байх бөгөөд аль дээр өөр найз залуутай болчихсон байдаг. Өгөж үргэлжлэхийг бол амьд байгаа бүхний хувьд амьдрал цаашаага үргэлж идэг болохоор Кема хүнд хэцүү цаг үеэс нүүр буруулж зүгтаах биш эсэргээр нуруугаа ихцэл зогсоод эр хүн шиг айцсийнхаа нүд рүү харах хэрэгтэй болдог. Манай залуу буцаж дэлгүүрийнхэн ажилдаан орж мөн дээрээс нь боксing тугууланд бүртгүүлнэ. Дараагийн удаа тэр бусдад доромжлуулахыг хүсээгүүдээ тэр. Оройн цагаар хийдэг байсан хүргэлтийнхээ ажлыг ч тэр хийж, хинээж, юунаас ч айлгүйгээр дуртай газраараа тайван зорчдог болсон байна. Иймэрхүү байдалтай өдөр хоногуд хөвөрсөөр цаг хугацаа урсан өнгөрхийн хэрээр Кема өөртөө улам бүр итгэлтэй болсоор байдаг. Маа залуу хүүхэд байхдаа хазгнаж явдаг байсан болохоор үеийнхний тэрнийг үнэхээр их дээрлэгдэг байсан юмсан ч. Нэг өдөр Кема өвгөө эмнэлэгт нь хүргэж өгчхөө тэндээс гарах гэж байтал гинэт нэгэн танил хоолой сонсогдно. Энэ хоолой бол Рубиогийн хоолой байна. Маа залуугийн зүрх хурдан зохиосоор тэрний байгаа палат руу сэм төхөж очиод харвал өөрийг нь үгтлэн доош нь хийдэг байсан улгаж өрөвдөлтөй амтан болчихсон бусдын гарын хаясаар хөдлөж байх нь тэр. Тэрний хуулгаараа шүдэнцний мод чиг нарийнхан болчихсон булчин шүрмэс гээд байхаар онцсон юмгүй зүгээр л нэг амьд бий болж хувирсан байна. Хараал идсэн хазар мэд үгснээ харав. Дээрээс нь чиний хараал идсэн тэр байг. Кема нэг ч үг хэлэлгүйгээр тэрний өрөнөөс гарна. Хуучны дайсан нь манай хүнээс булааж авсан мотоциклтайгаа явж байгаад аварт орсон болж таард. Тэр нуруунда хүнд гэмтэл авч азар амьд гарсан боловч үлдсэн бүх амьдралаа тэрэгцэр дээр бусдын асаргаанд өнгөрөөхөөр хувь тавилантай болсон байдаг. Энэ өдрийн орой Кема өөрийнхөө доромжлуулж байгаа бичлэгийг дахин нэг удаа үзэж маргааш өглөөн нь Рубиотой очиж уулзахаар шийддэг. Тэгээд дээрэмчид танхаа этгээдүүд олноороо байдаг Рубиогийн дүүрэг дээр явж очиод тэдний гэрийн гадаа ирдэг. Рубиого осолд орсны дараачаар тэрнтэй уулзах гэж ирсэн анхны хүн нь Кема болж таарна. Танхаа этгээд одоо гэртээ ганцаараа байгаа учраас тэдний гэрийн хаалхыг орцны цэвэрлэгч нь манай залууд онгоолгож өгдөг. Кема орсон даруйда тэдний гэрээс анзаардаг зүйл бол хаа сайгүй хэвтэх архины хоосон шилнүүд байна. Рубио өрөөндөө орон дээрээ хэвтэх бөгөөд Кема орсон даруйдаа тэрний юмнуудад дураараа хурж өссөн зүйлсээ үзэж харж эхэлнэ. Энэ нь мэдээж Рубио таалагддаг. Тэр маа залууг хараад элдвэр доромжилдогч энэ нь ямар ч нэмэргүй гэдгийг тэр эцэст нь ойлгодог. Чи юу хүсэж байгаа юм? Би чамаар уучлалт гуйлгамаар. Юуны төлөө? Сургууль байсан үеийнхээ төлөө юу? Аль жилийнхэн төлөө? Эсвэл зодсон тохиолдол болгондоо уучлалт гуйх хэрэгтэй юу? Рубио түүний хүслийг биелүүлж чадахгүй гэдгээ хэлгээд Кема нэг ч үг хэлэлгүйгээр тэрний өрөөнөөс гараад явчихдаг. Орой болоход Кема унтах гээд унтаж чаддаггүй. Тэгэхэр нь ээж дээрээ төхөж очиод ээж та хэрвээ дайсантай байсан бол тэдэнтэй яаж тэмцэх байсан бэ хэмээн асуудаг. Ээж нь тэгтэл хэрвээ надад дайснууд байдаг бол миний хамгийн сайнаас болон миний хайртай залуу хоёр. Тэд хоорондоо суучихсан юм. Би өшөө авалтаа нүдэндээ төсөөлж өдөр нь бодож шөнөн зүүдэлдэг байлаа. Гэхдээ сүүлд нь юу болсон гэж би зүгээр л тэднийг мартчихсан. Өшөөгөө ч авсан юм байхгүй. Би надад байгаа ойр дотны хүмүүстээрээ төвлөрсөн. Энэ бол ямар ч өшөө авалтаас чухал зүйл. Гэхэд Кема хариуд нь хэрвээ та ямар нэгэн зүйл хийх боломжтой байсан ч тухайн үедээ хийж чадаагүй бол та хулчгар амьтан болж хуурах биш үү гэтэл ээж нь хариуд нь үгүй дээ хүмүн. Харин ч эсэргээр хулчгаар бүдүүлэг дороо амьтдаас тэдний хийсэн үйлдэлтэй адилхан зүйл хийж хариугаа авна гэдэг чинь чи өөрөө эцсийн эцэст яг тийм хүн болж хуурна гэсэн үг. Тэгэж өөрийгөө доош нь хийх хэрэггүй. Тэдэнтэй нийлж тэнэг царайлах ч хэрэггүй. Гиснээр энэ удаагийн ярилцлага дуусна. Маргааш өглөө болоход Кема дахиад л Рубиогийн гэрт хурж ирдэг. Энэ удаа тэр тэрэгцэр дээр сууж явах өгөөд Кема орж ирээд зурагтыг нь шууд унтраангуудаа ойлоо одоо салхинд гарнаа гэж хэлээд хэрвээ чи үгүй гээд үргэлжлүүлээд миний өдөөс нохоо шиг хуцаар байвал чи надтай хамт гадуур явахдаа чармаа нүцгэн явах болно шүү хэмээн анхааруулдаг. Надад бас гэрээсээ гармааргүй санагддаг өдрүүд байсан. Хараал эзэн өглөө болгон нүүрнийхээ арсыг хуулаад хажихмаар санагддаг байсан. Чи надад хэлээд уцтайгаа явмаар байна уу? Нүцгэн явмаар байна уу? Уцтайгаа явмаар. Кема хуучны танилыгаа гудамжинд гаргаад тэрний өмнө нь шоглож, доромжилж байсан бүх хүмүүсийг дуудаж хооронд нь уулзуулдаг. Рубио хэдий тэрэгцэртэй болсон ч хуучин зангаараа нөгөөдүүлийг доромжилж хэрэлдэж эхлэхэд нэгэн тэсэлгүй тэрний нүүрлүү нулимад хайчихна. Рубио яг адилхан хариу барихад нөгөөдх нь зөрүүлээ зохиод авдаг. Үлдсэн хэдэн ч хариугаа авч байна гэж нэг нэгээрээ ээлжлэн зохиж байснаа дахир дутуу болсон нөхрийг газарт буулгаад дээрээс нь дэвслэж эхэлнэ. Рубио аль хэдийнэ хөлөө мэдрэхээ байсан учраас нөгөөдүүлд инээ дээрээ хариу барьдаг. Тэгтэл тэр тун зогсож байсан нэг нөхөр өмдөө гинэж шуталснаа Рубиогийн нүүрэн дээр шээхгээд дайрчдаг. Энэ үеэр назар тэр хаваар цагдаа нар явж таарснаар тэнд цугсан олон хүмүүс зугтаж Кема нэг нөхөртөө Рубиог буцаагаад тэрэгцэр дээр нь суулгадаг.
Намайг зохиод амьдралдаа нэг удаа ч гэсэн зориг гаргаад намайг нэг сайн дэлсээд аваа гэхэд Кема чимээгүй өөдөөс нь хард зогсож байснаа намайг уучлаарай. Би ингэх хэрэггүй байсан юм а хэмээн хуучны танилаасаа уучлал гуйдаг. Өмнө нь жигчийн хурууныхаа үзүүрээр л няслахад болдог байсан хүмүүс өнөөдөр тэрнийг доромжилж, зодож бахтаваа хангасанд Рубиогийн уур хөдлөж, дотор нь байдаг хүнийх нь хор шар гоцолцоор л байдаг. Тэр харих замдаа өдийг хүртэл хөлөө арчиж өвдөгнөөсөө дээш гаргаж үзээгүй хажуудаа байгаа Кемаг л доромжлон явах бол өнөөх нь нэгээх нь хариу үйлдэл үзүүлдэггүй. Кема эргэж ирсэн даруйдаа чамайг оромч нь оруулаад өгөө гэхэд нөгөөх нь хариуд нь чам шиг хариугүй амтнаар би асруулчаар харагдаад байна үү гэд ярьчихсан зогсож байтал Рубиогийн аав гаднаас ороод ирнэ. Цогтуу эр найз охиноо дагуулсаар хүүгийнхээ өрөөнд орж ирээд тэрний саажилттай биеэр тоглоомд ахуу хийгээд эхэлдэг. Рубио тэдний энэ доромжллыг юм чинээ тоохгүй харагдах боловч нас барсан ээжийнхэн талаар өөдгүй эцэг нь дурдаад эхлэхэд хүү тэсэлгүй уйлчихна. Тэдний энэ яриа дуусны дараачаар Кема Рубиог жоохон тайвшруулж байгаад оронд нь оруулаад хаалгыг нь гаднаас нь хаадаг. Рубио тэрний өдөөс нэг чиг дуугаралгүй ямар ч эсэргүүцэл үзүүлдэггүй. Маа залуугийн олон том мөрөөдлийн нэг нь чурос хийж ээжийнхээ хамтаар зарах юмсан ч. Чурос гэдэг нь болохоор нэг тийм жигэнсэн гурилыг досонд шарж бэлтгэдэг тийм амтан байт юм байл да. Гадуураа чихрэн бүдэртэй одоо сахар махт өгчдөг юм. Тийм чихэртэй шоколадны соустай хольж иддэг юм. Тэгээ чансан болохоор доторх нь гоё зөөлх нь нөгөө талаасаа шарсан болохоор гаднах нь нэг тийм шаржигсан. Спан Латин Америкээс гаралтай. Маргааш болоход Кема хуучны танилаа эмнэлэг дээр нь очиж иргэдэг. Тэр түүнд эцгийнхээ доромжлол хүч ирхийллийг зохих газарт нь мэддэгдээч гэж үлдэгч чи зүгээр эндээс зайлаа гэсэн хариулт авдаг. Тэгснэ гинэт чи намайг оршуулгын газарт хүргээд өгөөч хэмээн гуйдаг. Рубигийн ээж нь хөөрхий тэрнийг жаахан байхад нь хор тавдраар өөд болчихсон юм билээ л дээ. Харин эцэг нь гэж нэг өөдгүй амтан ээжийг нь өвчтөй байхад нь эгт нь нэг ч удаа тус дэм болж байгаагүй гэж ярьдаг. Рубио иймэрхүү юм ярьж байснаа гинэт та дүү чинь надад үнэхээр их таалагддаг байсан. Гэхдээ өмнө нь надад тэрнтэй уулзах тааралдах боломж байгаагүй шиг одоо ч бүр өнгөрсөн байлгүй дээ хэмээн уртаар санаа алдна. Тэгэд ээжийнхээ булчны хажууд хэсэг ганцаараа үлддэг. Хамтран ажиллагч Мэл байт. Та бүхэн 21 болон түүнээс дээш насанд хүрсэн бол амар 111 гэсэн промо кодыг хийгээд анхны цэнэглэлтэндээ 150% бонус аваарай. Эрсдлээ тооцоолж ухаалгаар бооцоо тавина гэж найдаж байна. Сайт руу нэвтэрч орох линкийг бичлэгний дор байршууллаа. Танд амжилт хүсье. Кема Рубигийн хувийн эзүүлсийг өнгөчихдөө тэрнээс огтхон ч асуудаггүй. Ичээж санаа зовж байгаа юмч байдаггүй. Ингэж ухаж байхдаа тэр нэг тэмдэглэлийн дэвтэр олж хараад нэгэд үзвэл Рубио үглэх сонирхолтой болоод явчихдаг. Кема ч гэсэн ийм сонирхолтой түүндээ сүнсээ худалдахаас наагур байдаг учраас шууд л битбокс хийж эхлэхэд Рубио өөрийнхөө хазгүй амьдралын талаар, харт амигчин, аригчин, гэмт хэрэгтэн эцэгтэй байх ямар байдаг талаар үглэж эхэлдэг. Гэхдээ тэр нэгэн ээж бяцхан хүүгийнхээ хувьд бүх зүйл нь байсныг энэ дуун дээрээс тэнэг хүнч ойлгохоор байна. Кема шин найздаа шин үг зааж өгдөг нь please гэдэг үг байна. Тэр одоо хуучны танилаа гэрэл үгийн дагуулад явж байна. Кема үүнийг тайлбарлахдаа чамд миний их таалагддаг гэсэн мэт. Чамайг тэрэнд албан ёсоор танилцуулах цаг болж хэмэхэд Рубио хөөе тэнэг амгийн хулчгар амьтад л иймэрхүү маягаар өшөг авдсан штэ. Гэхэд нөгөөх нь битгий бяцхан жаалмна гэд гэрэл үгийн дагуулад явдаг. Кемагийн ээж хүүгийн гэрийнхээ босгон дээр өөрт нь хор хүргэсэн хүнтэй хамт байгааг харсан даруйдаа шоконд ордогч тэрэнд зориулж ширээ заасч хоол халбагдан өгнө. Энэ хоёр лоола гэртээ орж ирээд энэ ч одоо юу болоод байгаа юм бэ? Энэ тэнэг амтан манад юу хийж байгаа? Энэ балер амтан Кемаг 9 настайгаас нь хойш зоосныг та нар ч мартчихсан юм уу гэхин тэр. Өдрийн хоол болж исэн болохоор лоола жаахан тайвширч ширээний ард суудагч Рубио тэрнийг сайхан харагдаж байна гэж хэлснийгээ төлбөр зайл гэдэг богинохон үгээр хариулт авдаг. Кема гिचтэн Рубиог харж андаж байгаа шалтгаанаа хэлж тэр надаас илүү хүнд байдалд орчихсон байгаа. Тэр надаас илүү зовлон үзэж туулж яваа. Би тэрэнд аль хэдийн уурлах юм болчихсон. Тэрэнд надаас өөр хүн байхгүй хэмээн тайлбарлана. Маргааш өдөр нь Рубио Кемаг ятгаж байгаад аавынхаа фургоныг хулгайлуулахар болдогч яг хөдлөх цаг нь болоход Кема тэрний бүсийг бүслэхээ марцсан байдаг. Үүнийхээ төлөө тэр дахиад л тэнэг мангараараа дуудуулна. Дээрээс нь бас хулгайч гэдэг цол хүртээ дамждаг. Хоёр найз явн явсаар нэгэн голын эрэг дээр хурж ирнэ. Кема энд ганцаараа ирэх дуртай бөгөөд элдв зүйлсийг төсөөлж сайхан мөрөөдөлд автах дуртай газар нь юмсан ч. Тэр Рубио тандаж би чурос хийж ээжтэйгээ зарах бодолтой байгаа. Тэгвэл ээж маань цэвэрлэгч хийх юм болж өөрийн гэсэн ажилтай болно гэж хэлдэг. Орой болоход Кема найзыгаа дагуулan явсаар хамтдаа шөнийн клубд орцгоод тэд ойрд босон шаналгаатай хүн зэдүүдээ мартаж багч гэсэн хугацаанд энэ ертөнцөөс тасарцгаа. Хоёр найз бараг л өглөө болж байхад тэдний гэрийн
эмүүд нь зогсчихсон, дэми имэрчсэн байж байтал өөдгүй эцэг нь тэдний ардаас гарч ирээд өдөр алдсан фургоноо асууж саажилттай хүүгэн алгадаж эхэлдэг. Тэр хариултаа хурдан авахын тулд Рубиогийн хамар амыг дарж амьсгалыг нь богдвол. Кема үүнийг нь дэсэлгүй фургоных нь байгаа газрыг нь зааж өгөхөд өөдгүй эцэг манаа залууг тэндээс хөөгөөд хүүгээ дагуулад гэртээ ордог. Маргааш өдөр болоход Кема амьлаг дээр хурч ирээд Рубио хараахан ирээгүй байна гэдэг үгийг сонсоод юу болсныг гадарлан тэдний гэрлөө хар хурдаараа яаран гүйдэг. Хамаг хөлсөн цувуулсаар Рубиогийн өрөө рүү тэр ороход найз нь шалан дээр ухаан алдчихсан шээсний савн тасарчихсан хажууд нь хэвтэж байна. Кема найзыгаа орон дээр хэвтүүлээд хувцсыг нь тайлж тэрний биеийг Нимбагийг чинь чихтэй альчуураар арчиж өгнө. Рубио тэрнийг чи одоо хурдхан эндээс яв. Эцэг маань буцаад удахгүй ирнэ гэхэд ирүүл ирж л байноз. Би эндээс явахгүй гэж яснаа. Гэнэт уур нь хурж би эндээс явбал чи ч гэсэн эндээс надтай цуг явах болно гэж хэлдэг. Ингэснээр Рубио найздаа юуг нь энэ гэрээс авахыг нь хэлж өгнө. Бүх зүйлийг нь цуглуулж байгаа Кема Рубиогийн урд хурч ирээд яагаад ч юм бэ чи бэлнүү хэмээн асуудаг. Кема хамгийн сайн найзыгаа ухаан алдах хүртэл нь зогсоор л байна. Тэгээ дараа нь тэдний хөршийн хаалгыг догшоод хөгшин эмэгтэйд улаан нэлэг болтлоо зодуулсан Рубиог харуулдаг. Цагдаагийн ажилчид өөдгүй эцгийг нь гэртээ ирэхээс өмнө байрных нь гадаа ирж гисэн тэрнийг хүлээгээд байж байна. Рубио өөрийнхөө эцгийг хаана бүх мөнгөө хадгалдаг байсныг мэдэх учраас Кемад хэлж тэднийг авчруулдаг. Тэгээд наасаа чи өөртөө 2500 еврог авч олно. Энэ бол миний чамаас авсан мотоциклийн үн. Гэхэд Кема үгүй гэж хэлнэ. Рубио түүнээс гуйж байна гэж шин сурсан үгээ хэрэглэхэд тэр татгалзаж чаддаггүй. Эндээс Рубио 2000 еврог өөртөө үлдээгээд харин үлдсэн бүх мөнгөө найзынхаа Чурусын бизнест хөрөнгө оруулахаар болдог. 2000 еврогоор тэр юу хийдэг вэ гэхээр өөртөө шин тэрэгцэр худалдаж авдаг. Ингэснээр ядчил тэр хүнээр төрүүлэхгүй хүссэн газартаа саадгүй хурж чадхаар болдог. Удалгүй Кема Рубио хоёрын Чурус зардаг дэлгүүр нээлтэн хийн. Лола Рубигээ хажууд үлдэж түүнд талархаж байгаагаа илэрхийлдэг. Рубио хэдийгээр тэрэгцэр дээр сууж хүний эрхэнд амьдардаг болсон ч анх удаага тэр үгээр хэлхийн аргагүй баяртай харагдана. Нэг өдөр маань залуу Кемагийн гэр бүлийнхэнтэй амарч байгаад усан санд хэвдэх Лолагийн биеийг ширтэж байснаа дараа нь тэрний хажууд өмсөлцөж байгаа хоёр хосыг хардаг. Үүнийхээ дараа тэр харцаан цааш лавшруулан яг өөртөө адилхан өвчтэй юу ч хийх чадалгүй Кемагийн өвөөг хардаг. Рубио энэ бүхний дараа хамгийн сайн найзаасаа эцсийн удаа надад нэг тус хүргээч хэмээн гуйд. Кема үүнийг сонсон хариудаа татгалзаж бүр тэрнтэй нэг ч үг солимооргүй байна хэмээн уурлаад явчихна. Эргүүн битгийл тийм зүйл хийж үзээрэй. Битгийл тэнэгтэр. Чи үнэхээр ойлгохгүй нөө те? Энэ явдлын дараа Лола дүүдээ хандаж өө нэрэ Рубио чамд үг дамжуулсан. Хийсэн бүхний минь төлөө намайг уучлаарай. Баяртай гэж. Энэ үгийг сонсоод Кема яаран гүйн гарч эмнэлэг дээр хурж ирдэг. Рубиог тэр хаа сайгүй хайж эхлэхэд нилээд олон хүн усан сангийн хажууд бөөгнөрчихсөн байдаг. Үгүй л байгаасаа гэсээр Кема бассейны хажууд дөхөж ирэхэд Ёролт нь маш танил тэрэгцэр хэвтэж байхан тэр. Эмч Кема дээр дөхөж ирээд "Хүүмэн, найз чинь зүгээрээ. Тэрнийг бид усан сангаас амжиж гаргаж чадсан" хэмээн хэлдэг. Эмнэлгийн палатанд Рубио өөрийнхөө энэ үйлдэлийг үүгээр дуусгах бодлого байгаагаа найзтан ойлгуулна. Маргааш өдөр болоход юутай ч юм бэ тэмцэх Кема ямар нэгэн зүйл дотроо шийдчихсэн юм шиг харцтай болчихсон найз дээрэн хурж ирдэг. Тэгээ түүнийг аавынх нь фургонд суулгаад хүслийг нь биелүүлэх хүчтэй болсон гэдгийг хэлээд нөгөө голынхоо ирэг дээр хурж ирж зогсно. Тэр найзыгаа болгоомжтой гэгч нь машинаас буулгаад тэрэгцэр дээр нь суулгадаг. Тэгээд усны хажууд тэрнийг дөхүүлээд хийлдэг гутсаан дэлгэж эхэлнэ. Халааснасаа тэр шиприз гаргаж ирээд нойрны имээр түүнийг дүүргэдэг. Кема, над руу хардаа. Чамд баярлалаа. Битгий хуц. Кема найздаа нойрсуулах хэмээн тариад нулимстай нүдээр тэрнийг өргөөд хийлсэн гудсан дээрээ биеийг нь байршуулдаг. Рубио энэ үед нэг их удаан тэсэлгүй гүн ойронд автахад Кема тэрнийг усанд оруулаад өөрөөсөө холдуулахдаа тэрний гудсыг хутгаар сийчээд орхино. Ингэхдээ тэр чангаар гуниг харуулсал дүүрэн уйлж байх бөгөөд Рубиогийн ардаас нэг гүнзгий амьсгаа аваад голын эрэг рүү яаралгүй удаанаар алхалдаг. Рубиогийн бие алхуурхан голын усанд живж эхлэхэд Кема машин дотроо тэндээс явах ямар ч шинжгүй суугаад байна. Тэгснээ гинэ тухайн орж голын ус руу хар хурдаараа буцаж гүйгээд найзынхаа биеийг хайж эхэлдэг. Тэрнийг арай гэж нэг юм уснаас олоод эрэг дээр гаргаж ирээд дээш харуулхад Рубио усаар хахад цацсан амьд байгаа гэдэг нь тодорхой болдог. Кема үнэхээр их баярлаж хамгийн сайн найзыгаа аварч чадсандаа инээж байдагч үнэх хэрэгтээ тэр яг одоо голын эрэг дээр гав ганцаараа
нус нулимсандаа худгалчихсан сууж байдаг. Тэр найзыгаа аварч чадаагүй байдаг. Хинч хизээж үрдийн дайсан байдаггүй, хинч хизээж үрдийн найзууд байдаггүй гэдгийг харуулсан сургамжтай сэтгэл хөдлөлтөй ийм нэгэн сайхан кино байна. За тэгээ энэ түрээд энэ удаагийн дугаар маань өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайк дар subscribe хийгээрэй. Одоо нэр нэг юм хэлэхэд усан живсэн хүн ер нь бол ингээд хөвөөд гараад ирдэг гэж би боддог байсан байхгүй уснаас. Тэгсэн чинь ам хамраар нь ус нь гидсэнд нь ороод хүн бол ер нь усны ёроолт байж идэг гинэ. Тэгээд хизэн нь уснаас хөвж гарч ирдэг вэ гэсэн чинь доторх одоо эзэн хоолунд нь дотроо ялзраад гэх юм уу, исэлдээд гэх юм уу. Тэгээд усны гадаргуу руу гарч ирдэг юм билээ. Ер нь бол хүн усан живж өгөхөд 5 минут л хангалттай гэж байгаа байхгүй. Тиймээс гол уснаас болгоомжтой байгаарэ гэж хэлэх гэсэн. За ингээ энэ удаагийн дугаар маань өндөрлөж байна. Дараа уулзтлаа. Түр баяртай.